Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх гэргил лувсан доржийн болорцгийн хамт бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сержио Матареллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо хүрэлцэн ирлээ. Пучимино олон улсын нис онгоцны буудал тус улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Итали улсын парламентын найрамдлалын бүлгийн дарга Никола Кари, гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны яамны дипломат ёслолын газрын захирал Бруно Басконио, Монгол Улсад цугаанц бөгөөд бүр ерхэд элчин сайд Жона Пикарита, гэгэн ширээт улсын төрийн наримчгийн дарга нарын газрын ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Пастосленс, Монголын талаас тус улсад цугаанц бөгөөд бүр ерхэд элчин сайд Наран Тунгалаг, гэгэн ширээт улсад хавцны цугаанц бөгөөд бүр ерхэд элчин сайд Гэрэлмаа нар хугтаа авлаа. Энэ айлчлал Монгол улс бүгд найрамдах Итали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээнд болж байна. Ромын эзэнт гүрнээс улбаатай бүгд найрамдах Итали улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаараа бүгд найрамдах засаглал сонгосон нь одоогийн их толгойн бүлгийн гишүүн улс төр эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ. Австри, Франц, гэгэн ширээт улс Сан Марино, Словани, Швейцар зэрэг улстай хэлэлдэг. НАТО Европын холбооны улсын голлох гишүүн орны нэг 59 сая хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их найд Америк доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчлэгээ 65%, аж үйлдвэр 23%, хөдөө аж ахуй 2%, 623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл идэл, хүнс тоног төхөөрөмж авдаг байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгө ус, цайр, гантик, хайлуур жонш, байгалийн хий, загасны ариун нөөцтэй. Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Кристофер Колумб, Леонардо да Винчи, Галилей, Микеланджело, Лучино Паврито зэрэг алдартай төрөн гарчээ.